Hey, сайн бацгаана уу? Ойрд YouTube-ээр уулзаагүй хутсан байна. За та бүхэндээ энэ зуны мэндийг хүргэе. 2026 онд YouTube-тэй бас хэрэгтэй зэж тохиолдож магадгүй ийм бичлэгүүдийг бас онцолж ярилцъя гэж бодлоо. Энэ бичлэгт дурддагдж байгаа 35 настай Никол гэдэг эмэгтэй Канад хүн бөгөөд Торонто хавийн хүн юм байна. Тэгээ paramedic буюу түргэн тусламж, яаралтай тусламжийн ажилтан гэр бүлийнхэнтэйгээ хамт аялж байсан. За Канадаас Нью Зеланд руу аяллаар нисэж байсан байна. Түүний нэртэй тагтай 2 чемоданаас 20 152 кг мет илэрсэн. 7 цаг саатуулагдсан. Азар дараа нь тэр судлагдсан гэж байна. Тэгээд тэр драг дүүргэсэн тэр чемодан дотроо тракертэй байсан гэж байна. Тэр нь магадгүй нөгөө эсрэг талын хүмүүс одоо энэ чемоданаа хаана явж байгааг мэдхийн тулд тракер байрлуулсан байсан гинэ. За Facebook дээр нөгөө Reels оруулсан багхгүй юу? Reel оруулсан. Тэгээд тэр нь болохоор нөгөө Канадын Торонтогийн олон улсын онгоцны буудал дээр бүр юм бужигнаан болж ин заяо. Тэнд ерөөсөө сэтгүүлчд очиж гин, цагдаагийнхан очиж гин, хэвлэл нэлээд том юм бужигнаан болж гин. Тэгээ үүнийгээ юу гэж нэрлэж гин гэхээр энэ бол нисэх буудлын ялцрал, системийн ялцрал, дотоод ялцрал ерөөсөө бол авилгын сүлжээнд бүрэн идэгдлээ энэ Канад чинь гэж ярьж байна. Тэгээ Канадыг бас хүмүүс мэдээж амар тайван, сайн сайхан гэл одоо тийм эерэг талаар нь их мэддэг штэ тий. Гэхдээ яг одоо Канадад амьдардаг бас тодорхой хугацааг энд өнгөрөөсөн хүний хувьд ковидоос өмнөх Канад, ковидоос хойших Канад гэж юу н ангилахаас өөр аргагүй болсон эмх цэгцгүй замбраагүй байдлууд энэ тэнд маш их болж байгаа. Тэр тусмаа хүн ам их төлөрсөн томоохон хотуудад бол ер нь гэмт хэрэг одоо өдөр болгоно л гарч байна. Гэхдээ энэ нь одоо Канада улс бүр ингээ болохоо байлаа, бүтгээ байлаа гэсэн үг биш. Нэгэнт одоо дэлхийд даяараа энэ тэнд юм янз бүрийн асуудал болж байгаа учраас бид нар бас түүнд ороогдохгүй, орооцолдохгүй тулд мэдлэг мэдээлэлтэй байж бас бие бинийгээ хайрлаж те энд ийм юм болж шүү, тийм юм болж шүү анхааралтай байгаараа гэдгийг хэлж явах хэрэгтэй болов гэж би бодож байна. Энэ он одоо 5 дугаар сарын сүүл болж байхад чемодантай холбоотой гарсан 17 хэргийг дэлхийд алдартай Канадын Торонтод байдаг олон улсын Pearson нисэх онгоцны буудал дээр за тэгээд хүний нэртэй холбоотой ийм хэрэг болж байна. За тэгээ luggage tag гэж байгаа энэ бас ачаатай холбоотой ийм зүйлс болж байна. 5 дугаар сар дуусахаас өмнө Bunny Friends живхийг худалдан авбал живх бүр бэлэгтэй. Эмэгтэйчүүдийн эмзэг эрхтний арчилгаанд зориулсан чихтэй салфетик 80 ширхэгтэйг та бүхэнд бэлгэлж байна. Мөн XXL Rosemary чих 2 утыг авах тутамд бэлэгтэй болсон байна. Торонто хотын Pearson олон улсын нисэх онгоцны буудал дээр маш ноцтой хэрэг ил болоод байна. Юу болсон бэ гэхээр энгийн зорчигчдын luggage tag буюу чемоданы шошгыг аэропортын дотоод ажилчид салгаж аваад хар тамхи дүүрэн өөр чемоданд нааж байж магадгүй гэж RCMP шалгаж байна гинэ. За энэ нэртэй холбоотой одоо ийм би бол одоо стикер л гэдэг байгаа нөө наалтдаг тий. Тэгэнгүүт тэр luggage tag буюу тэр ачаан дээр нь наадаг тэрийг 2 янзаар ашиглаж ийн гинэ. Нэг болвол илүү хевлээд за тэгээд тэрийг ингээ хооронд нь наалдуулахгүйгээр ажилчид тэрийг одоо өөрсөндөө нэмэлт нэг илүү байлгаж ийн гэсэн. Эсвэл яг өөрийнх нь ачаан дээр уях одоо байсан тэр тагийг стикерийг ингэж наалдуулахгүйгээр байлгаж байгаад одоо өөрсдөө тусгаалan бэлдсэн сүлжээний одоо сүлжээний бизнес гэж ярьдаг бол энэ чинь бүр юм сүлжээ хар тамхи мафийн ертөнцид бид нар амьдардаг байгаа хгүй юу. Тэгэхээр тэр сүлжээнийхний бэлдсэн одоо тэр чемоданда нөгөө ингэж наалдаагүй байгаа. Уулын чинь ингээ нэг наалтчих юм бол бас онгойлоход аягүй хэцүү шүү дээ. Урагдаад нэр мөр нь мух олчдаг тий. Тэгэнгүүт тэрийгээ одоо ингээд хоосон ингээ агаартай байлгаад гүцэд наахгүй л гэсэн үг байхгүй юу. Тэгээ тэрийгээ нөгөө тусгаалan бэлдсэн ачаан дээрээ ингэж наадаг ийм хэрэг гарсан байна. Энийг CTV-гийн W5 мөрдөн сурвалжилгаар сүүлийн 1 жилийн дотор доорох хаяж 17 хүн ийм одоо хэрэгт орооцолдож маш аимшигтай зүйлсийг үзэж мэдэрч байна гинэ. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь үнэндээ ямар ч хамаагүй ерөөсө та бидэн шиг Ивингийн зорчигчд л байж байгаа. За нэг жишээ гэхэд Никол гэдэг 35 настай эмэгтэй Торонтогоос Нью Зеланд руу нисэж байхдаа Ванкувер дээр онгоцноосоо шууд
буулгаад баривчилсан. Энэ одоо ямар амар шок вэ те. Ингээд зүгээр одоо Торонто нисэх онгоцны буудал дээрээс онгоцон цугаад ингээ Ванкувер дээрээс нь шууд баривчлаад аваа явцсан байх нь штэ. За тэгээд түүний нэртэй luggage тэр ачаан дээр нь байгаа tag нь ингээ наалтсан маа штэ нэг чемодан дээр. За тэр tag бүхий чемодан дотроос 45 паунд орчим хар тамхи мансууруулах бодистой одоо дүүцэх ийм бодисыг олсон байгаа. Тэгээ бүр Никол гэдэг 35 настай хүүхэн маань уйлаад энэ миний чемодан биш ээ гэж одоо бүр 1100 удаа тайлбарлсан. Гэвч асуудал нь чемодан дээр Николийн нэр одоо тэр Никол гэдэг 35 настай эмэгтэйгийн бүх мэдээлэл байгаа. Тэгэхээр ер нь мэдээллийн дагуу альва үйл ажиллагаа чинь ингээд шалгагдаж эхэлнэ шүү дээ, тий. Тэгээд түүнийг 7 цаг хорж байцаасан. За азар 7 цаг хорж байцаагаад энэ хүний буруугүй гэдгийг нотлоод гаргасан байгаа. Яг нь Канад болохоор гаргасан байх гэж би бодож байна. Үнэн зөвийн талд одоо байгаад хэдийгээр ингээд авилгалд идэгдсэн хэсэг ажилчид одоо төрийн өндөр албан тушаалтан ч юм уу тийм хүмүүс байгаа ч гэсэн энэ талдаа бас ажлаа үнэн зөвөөр хийж байгаа хэсэг хүмүүс ямар ч байсан Николыг аварсан байна. За тэгээд мөрдөн шалгалтаар энэ Торонтогийн олон улсын онгоцны одоо буудлаас 6 baggage ramp worker гинэ одоо юм baggageтай холбоотой ажил хийдэг юм 6 ажилтныг баривчилсан байна. Дараа нь ихэнх хэрэг нь энэ Торонтогийн онгоцны буудлаас эхэлсэн гэдгийг нотолсон. За тэг хамгийн гол анхаарах юм нь Франц руу, Герман, Марокко, Филиппин, Корея за мэдээж өмнөд Солонгос руу хүмүүс одоо энэ чиглэлд явж байгаа хүмүүс саатуулагдсан. За зарим оронд drug trafficking одоо drug trafficking бүр цаазын ялч байдаг. Тэгэхээр хамгийн амар нь нөгөө нэг цаазын ялтай ингээ хэрвээ буруу одоо энийг нотлоод үнэхээр Николийнхоо гэж хэлчих юм бол маш хүнд байдалд орох нь биш үү те. Тэгэхээр 17 хэргийн нэгийг л одоо би та нарт танилцуулж байна. Тэгээд энэ схем нь яаж ажилтдаг вэ гэхээр энгийн хүн чемоданаа чек ин хийн. Тэ зөв чемоданаа авчираад өгнө. Хар тамхины бүлэг өөр drug filled bag оруулж ирнэ. Тэнгууд хар тамхины бүлэг нь ингээд одоо дүүргцэн бүр хангалттай дүүргээд тавьсан тэр бэлтцэн байгаа чемоданаа оруулж ирдэг гинэ. Тэгэхээр энэ чинь ингээд цаана одоо бид нар ингээд нисэх буудлын ажилтан ч юм уу одоо тэдрийг харааж тэд нар ямар муухай гэхдээ биш энэ хүмүүс ч гэсэн бас нөлөөнд автцсан байх магадлалтай. Энийг чи заавал хийх ёстой. Эсвэл хийгээд бүр амтарчсан ч байдаг юм уу? Эсвэл нөгөө дарга цэрэгдээ найдаад одоо зүгээр үгээр нь хийчдэг ч юм уу энд бол цаана мэдээж маш олон асуудал байгаа. За тэгээд дотоод ажилтан шошгыг нь сольчих нь гинэ. Эсвэл шошгыг одоо хуулж аваад солино. Эсвэл одоо тухайн зорчигчийн мэдээлэлтэй стикерийг наахгүй эндээ хадгалж байж байгаа тэрийг гаргаж ирж байна. Эсвэл drug 17 cases where та нар энэ бичлэгийг энэ хүний яриаг сонстоо маш чухал юмыг би олж мэдлээ. Та нар энэ бичлэгийг заавал бие биендээ шеэрлж нэгийг одоо болцсошгүй эрсдлээс хамгаалаарай. Энэ аимшигтай зүйлээс одоо өөрийгөө яаж хамгаалах вэ гэдээ одоо Facebook дээр би reels оруулсан чинь зарим хүмүүс зураг авдаг нь яаж байгаа, постлдаг нь яаж байгаа, зурагчин баталгаа биш те. Айгүй бол чи угаасаа яг юм одоо хориотой юм авч явж байгаа чемоданыхын зургийг аваагүй, бусад юмныхын зургийг авцсан гэж хэлнэ мэлнэ гэж байгаа байхгүй юу. Гэтэ юу болохыг хинч таашгүй те. Гэтэ эцсийн бүлэг хүртлээр хүн өөрийгөө хамгаалах одоо баримт нотлогоо хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр миний бодлоор одоо энд өгсөн зөвлөгөө нь чемоданыхын зургийг ав гэж байгаа. Гэрээсээ гарахтаа тий одоо өөрөө 3 чемодантай 2 чемодантай явж байгаа бол өөрөө ингээд тэр бүх чемоданаа оролцуулсан зураг авах нь байна. За тэгээ чек ин хийж явахдаа бас зураг авах нь байна. Одоо энэ нь яг тодорхой хэмжээгээр таныг хамгаалах баримт нотлогоо болно гэж байгаа болохоос ингэсэн левел ерөөс асуудалгүй. Тэгээд нөгөө нэг одоо бас эсрэг талын хүмүүс байгаа штэ гэмт хэрэгтнүүд те тэгэнгუთ гэмт хэрэгтнүүд ингээ өөрийнхөө зургийг аваад нөгөө чемоданыхын зургийг авахгүй болоо гэсэн үг мэдээж биш те одоо асуудал үүсвэл өөрийгөө хүн хамгаалахад бас нэг баримт хэрэгтэй гэж байгаа. За тэгээд AirTag-ыг хүмүүсийг хэрэглэж зөвлөсөн байна. AirTag. За тэгээд нөгөө check-in хийгээд чемоданаа тэнд өгч байгаа шүү дээ нисэх буудлын ажилтнанд те. Тэрүүнийхээ өгсөн реситийг маш сайн хадгал. Тэгээ хадгалахдаа бас зургийн заавал ав. Ер нь аялал бүрэн дуусаад ачаагаа аваад гэртээ иртлээл энэ аялал дууслаа гэж бодохгүй бол зарим хүмүүс ингээд
юм өгсөн юм чинь ингээл одоо бүр санаа амруулаа явцдаг. За дараагийн бүр найдвартай юм. Одоо би ингээ харж байхад ингээл манай Америкт, Австрал, Канада гэл юм дэлхийн томоохон орнд амьдардаг хүмүүс Монгол явах болохоор би бинээс ачаа аавна гэж тэгддэг. Би тэрийг юусоо ойлгодог байхгүй. Одоо нэг хүнээс нэг $15 ачаа аваад 10 хил ачаа авал нэг $150 л эцтэй тий. Хүн нэгдүгээр танд ямар ачаа өгж байгааг та нар мэдэхгүй. Дээр нь хүний ачаа одоо авахар заавал чемодан нэмэгдэх болж байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг хүн чинь ингээд одоо ер нь нэг чемодан л байхад хангалттай. Заримдаа нөгөө плетэнд нь 2 чемодангийн гот хүмүүс заавал ингээд 2 чемодан авах гэж зүтгээдэг байхгүй юу. Бид нар бол тэгдэггүй. Ер нь үнэхээр л та хүүхдтэйгээ одоо холбоотой тий хүүхэд халуурж бүдлээрвэл эсвэл хүүхдийн бед таардаг энэ памперс тэр юмнуудыг сүү энтрэл авдаг болохоос биш одоо хаанч очсон ер нь бүх юм байж байгаа шүү дээ тий нэг заавалчгүй ингээл чамдаан дүүрэн юм наас цаашаа зөөгöd ах хэрэггүй болов гэж би боддог. За тэгэхээр би хувьяасаа өгөх зөвлөгөө бол ер нь бол ачаа багтаа яваа. Нэг ачаагаа бол хүн маллаад ингээд аваа явчих байх. Олон юм байна гэдэг чинь л олон эрсдэл үүсэх нэг тийм бас хүнд ингээд наа чин санд руу те 4-5 ачаагаа маллах гад ингээд одоо мангартаа явж гин. Тэгэхээр энэний ачааг сольчиж гэдэг юм уу? Бас хүнд юм олц болж өгөөш болж харагдах магадлалтай учраас заавал шаардлагагүй бол нэг олон ачаа авч явах хэрэггүй. За тэгээ сайн нөгөө памперс гэсэн чи би бас нэг юм хэлмээр санагдчихлаа. Надад Монголоос ингээд Bunny Friends живхийн хамт олон миний хүүд бас юм живх явуулсан. Тэгээд одоо нөгөө 2 настай гэхдээ манай хүүхд бол памперснаасаа бол бүрэн гарсан байгаа. Гэхдээ яг ингээд хүндрэх болохоро жорлонд суух нөө коршоконд те подын сухаас айгаад идэг болохоор зөвхөн хүндрэхт нь памперс хэргэлдэг. Тэгсэн чинь 2 настай хүүхэд ч бас нэлээд том болсон байгаа шүү дээ. Тэгээд энэ аюу сайн таарж ингээ харахад одоо маш мэдээж памперсд хөнгөн те. Гэхдээ нөө даацсан шингээлт нь аюу сайн юм байна. Хүүхдийн бид харшилт өгдгүүдээ дээр нь Монгол хүүхдийн бид зориулж хийсэн Япон технологиор хийсэн одоо цорын ганц юм живх юм байна. Таныг шүний бүтэн ойр авахд туслах Bunny Friends живхийгээ алдаршуулж байна. Урамшуулчлаа. Одоо алдаршуулж байна. Тэгээд Монголд амьдардаг хүмүүс та нарыг бас авч ойр дотны хүннийхэн хүүхдэд те бэлгэлээрээ эсвэл өөртөө аваарай. За гадаад амьдардаг наад шиг ингээ ээжүүдтэй бас хөрхэн илгээмж явуулахдаа те дотор нь энэ живхийг хийгээд явуулвал бас хүн сэтгэлээр штэ те маш их баярлалтай юм байлээ шүү. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээ YouTube-ийн бичлэгээр удаан уулзаагүй ч гэсэн ингээ маш чухал мэдээлэлээр уулзж байгаадаа их баяртай. Түр баяртай. Subscribe дарахаа бити мартаарай. Бас комент үлдээгээрэй. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.